За сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөгжлийн мэргэжилтэд иргэдийн үндэсний мэдээллийн сувг та бүхэндээ Монголын Хонхтой бөмбөгийн хотын арга шалгаруулах тэмцээнээс сурвалжлагуудыг хүргэж байгаа. За ингээд хоёр дахь тоглолт эмэгтэй тоглолт байгаа. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн баг болон Баянзүрх дүүргийн эмэгтэй багууд тоглоход бэлэн болоод байна. За ер нь бол эмэгтэй тоглолтууд бол эрэгтэй тоглолтуудыг бодвол арай бага зэрэг уйтгартай ч гэдэг юм уу тийм болдог ч гэсэндээ бас сонирхолтой тоглолтууд бол бас их гардаг. За ингээ Баянзүрх дүүргийн багаас бөмбөг тоглолтод оролцоход бэлэн болж байна. Төвийн тоглогч Нандир давсан. За Нандирд давталганд орлоо. За ер нь бол хэвтэж хамгаалах ёстой гэдгийг бол тамирчид мэд хэрэгтэй хаа. За энд нөгөө нэг хайболын шугамыг даваад шууд хөөргөө шидсэн учраас торгуулийн шидэлт Баянзүрх дүүргийн багаас гүйцэтгэх хэрэгтэй болж байна. За Баянзүрх дүүргийн тамирчид маань шидэлтийг гүйцэтгэж байна. За наашаа бол уулна явж хаасан бол уулны гол орохгүй байх байсан гэж дүгнж байна. Яагаад вэ гэх юм бол зүүн гар тал руугаа маш сайн шахаад сунж хамгаалсан бол боломж юм байсан. За мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв давталсан. За буцаагаад Баянзүрх дүүрэг давталж байна. За бөмбөг лайн аут гэсэн тохио гаргаад тэгшээ гарчээ. За мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв. За энэ баг маань ер нь бол дөрмөө жоохон дутуу судалсан ч юм уу тиймэрхүү байдлаас болоод алдаануудыг гаргаад ах шиг байна. Хай болын шугамыг давж болохгүй гэдгийг бол багийнхан маань мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийнхэн маань бас жоохон ойлгохгүй ах шиг байна. За ингээд хоёр дахь гол орж байна. За ингээд тооны харьцаа Баянзүрх дүүрэг 2-1 харьцаатай тэргүүлээд эхэлсэн. За тайм аутыг бол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийнхэн захиалсан. Ер нь бол хай бол мөн 10 секунд 10 секундын торгуул зэрэг тийм жижиг сажиг торгуулуудаас олж маш их оноог бол бас багууд алдах талтай. За энэ Баянзүрх дүүргийн баг маань бол хамгаалтын хувьд бол маш нэгт зүү арах зайгүй гэдэг чтэй нэг тиймэрхүү хамгаалттай баг байна. За энэ саяны тохиолдолд бол баг албаар шахуу гаргаж байна. Энэ тохиолдолд бол албаар гаргах юм бол торгуул хүлээх эсрүүгийн давтал цагаас тоглолтын цагаас хомсолсон гэдэг ч юм уу тийм байдлаар бол торгуул хүлээх тохиолдол байдаг. За төвийн тоглогч шийдсэн. За буцаагаад мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв давталсан. За ер нь бол эмэгтэй тоглолт болол ер нь бол 10 минутаар тоглодог. Эрэгтэй тоглолт бол 12 минутаар тоглодог байж байгаа. За энэ бөмбөгөө авч чадахгүй одоо бөмбөгөө олохгүй байна гэж хэлж болно. Тамирчид бол талбай дээр бөмбөг байгаа тохиолдолд хайбол шугамын урталт өөрсдийн 9 м талбайд байгаа тохиолдолд бол бөмбөгийг заавал өөрсдөө авах ёстой. За бөмбөг ингээд эсрэг багт буюу Баянзүрх дүүргийн багт шилжиж байна. За тамирчид бол дөрмөө маш сайн судлах хэрэгтэй. Дөрмөө судлаагүйгээс болоод бол маш олон алдаануудыг гаргах магадлалтай. За ингээд торгуул хүлээсэн. Торгуул хүлээгээд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв маань дахиад нэгэн голыг олдож байна. Ингээд тоглолт улмал тооны харьцаа холдсоор байна. За мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зүүн жигүүрийн тамирчин давталхад бэлэн болсон байна. Давталсан. За бөмбөгний хүчийн хувьд бол маш удаан. Хүчин саарсан байдалтай бол очиж байна. За ер нь бол эрэгтэй эмэгтэй хүний бол ялгаа байгаа. Гэхдээ бол
эрэгтэй хүн шиг бараг шиддэг тийм эмэгтэй тоглогчид бас байдаг. За одоо энэ төвийн тоглогч бол төвийн тоглогч Нанди Эрдэнэ бол тиймэрхүү шидэлтийг хийдэг. Эрэгтэйчүүдтэй бол ан маань өрсөлддөг юм. Бэлтгэл дээр бол. За. Шидсэн. За одоо бол заалнаасаа болоод бас нэг жоохон сандарсан ч юм уу, цойроотой ч юм уу тийм байдлаас болоод мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв жоохон дасахгүй байсан байж магадгүй. Одоо бол харьцангуй тоглолтондоо ороод хаалтуудаа хийгээд тоглолтыг бол мэдрээд эхэлж явах шиг байна. Баянзүрх дүүргийн баг маань бол маш олон тэмцээнээс алт мөнгөн медалуудыг байнга авдаг баг байж байгаа. За хэлж дуусаагүй байтал дахин нэгэн голыг оруулж байна. За Баянзүрх дүүргийн багийн хувьд бол хотын авраг, улсын авраг, дүүргийн аврагууд зэрэг тэмцээнүүдээс бол маш олон алт төр мөнгөн медалуудыг бол авсан байдаг. За ер нь бол бас л шилдэг багуудын нэг тооцогдох баг гэж хэлж болно. Мөн хаан бол дүүргийн баг байж байгаа. Одоо энэ тэмцээнд бол Чингэлтэй дүүргийн нэр дээрээс орсон. Тавчлаараа хаан бол дүүргийн нэр дээрээс орсон юм. За, төвийн тоглогч. За, дахиад тайм аутыг захиалсан юм байна. За, одоо мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн баруун жигүүлийн тамирчин шидсэн. Өмгийг гаргасан. За Баянзүрх дүүргийн тамирчин гэрэл шидсэн. За мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн тамирчин Нямд олон болов шидсэн сая. За Нанди Эрдэнэ шидэж байна. За Нандигийн шидэлт бол маш гайхалтай явдаг байгаа. За уран чимэг пассыг бол инх мандах төгсөн. За нэг хөөргөн шидчихлээ. Нааш өгч гэж пасс нэхэд байсан. Торгуулийн шидэлт хүлээж авах шиг байна. За гэрэл торгуулийн шидэлтийг шидээд амжилттай болгож байна. За уул нь бол сая хаах боломж өрн байсан. Өөрөө хоцорчлоо. За Нямд олон дахин торгуулийг явж байна. За энэ тоглолт бол дөрмийг сайн судлаагүйгээс болж маш олон алдаа гаргасан ийм тоглолт болж байна. Месүүдийн хувьд л за харин торгуулийн шидэлтийг бол амжилттай хамгаалж чадлаа. Түүнд бол баяр хүргэе. За өөрөө бөмбөгийг дахин тоглолтод оролцуулах гэж шиг байна. За Нямд олон дахиад шидсэн. За Баянзүрх дүүргийн тамирчин шинэ шидсэн. За бөмбөгийг бол аут болгож гаргаж байна. Аут гэсэн тохиогоор бол 10 секунд явж байгаа гэдгийг бол тамирчид анхаарах хэрэгтэй. Бөмбөгийг шууд аваад тоглож болно. За гэрэл бөмбөгийг авсан. За гэрлээ давталсан. За их мандах бөмбөгийг сэгсэрж байгаад л давталж байна да. За сэгсрэл бас бөмбөгөнд хүч ордог ч юм уу ямар нэгэн тийм зуршил байж болох юм. Тэгэхдээ бол хараахан тийм зүйл болсонгүй. За энэ шууд өвдгөндөө тулгаж суухгүйгээр энэ залхуу хаалтуудыг хийж байгаа нь бол тамирчдын хувьд өөрсдөнд нь бол муу зуршлыг гэж хэлж болно. Буруу хаалт, буруу шидэлт, буруу техникийг эзэмших юм бол альч спортод бол амжилт гаргахад хэцүү байдаг. Яг бүгдийг техникийн дагуу яг хийх ёстой зүйлүүдийг хийж тэгжиж амжилт үзүүлдэг байгаа. За инх мандах дахин давтална. За бөмбөг гараа явчлаа. За Баянзүрх дүүргийн баг бол хамгаалалт маш нэгт шидэлт сайтай ийм баг байна. За уран чимэг инх мандах хоёрын голоор орчлоо. Энэ тамирчдыг та бүхэн харж байгаа яг ингээд ер нь зөвхөн энэ дүүргийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багийн тамирчид гэлтгүй ер нь зарим тамирчид бол юм залхуу хамгаалт бол залхуу хаалтуудыг бол хийдэг.
ерөөсөө хөдөлдөггүй. Яг иймэрхүү ийм сонсон хэвтэй байдалтай хаалтыг бол хийж иж амжилтыг бол үзүүлэх боломжтой байдаг байгаа. За сая харсан бах. Албаар бөмбөгийг авцсан мөртлөө цаг барьж агаад 10 секунд болох гээд ирэнгүүт нь бөмбөгийг гаргачихж байна. За энэ тохиолдолд бөмбөг эсрэг багт шилждэг. Пас гарсан гэсэн тохиогоор эсрэг баг шилждэг. За ингээд эхний үе өндөрлж байна. За ингээд 2 дугаар үе эхэлж байна. Багууд байраа солисон байгаа. За та бүхэнд ингээд гол орчлоо. За та бүхэнд бол нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа хүмүүсийг танилцуулахад сэтгүүлч Ганбат миний бие. Ерөнхий редактор Цэнгэл нарын бүрэлдэхүүнтэйгээр бид нэвтрүүлгийг хүргэж байгаа. За ингээд мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв маань анхны гоолоо оруулж байна. Үнэхээр гайхалтай орлоо. Гэхдээ гаран дээгүүр найгаа төвийн тоглогчийн гар дээр хагаад орлоо. За гэрлээ бөмбөгийг шитгэж байна. За инх мандах бөмбөгийг хамгаалаад нэмд улам дамжуулсан. За нэмд улам шидсэн боловч Нанди Эрдэнэ барьж авсан. Нанди Эрдэнэ шидэлт. За дахиад гол орох шахлаа да. За ингээд уран чимэг бөмбөгийг шидэж байна. За тамирчин бэрцсэн бололтой. Ерөөсөө энэ бэртэх гимтэх гол шалтгаан бол хаалтыг буруу хийсэн, хамгаалтаа буруу хийсэн тохиолдолд бол энэ хуруу гарны зөөлөдийн гимтэл гэдэг юм уу, тэ? Нүүр амаа бөмбөгөнд цохиулах, хоорондоо мөргөлдөх гэсэн юм ослог гимтлүүд бол гардаг байж байгаа. Тийм учраас тамирчид бол нүдний хаалттай учраас баримжаагүй байдаг учраас одоо нёгийг цохиж гимтэхээс ч юм уу бөмбөгөнд цохигдож гимтэхээс болгоомжил зөв хаалтыг хийх шаардлагатай байдаг байгаа. За тамирчин зүгээр бололтой. За гэрлээ бөмбөгийг тоглолтод оролцуулсан. Дахиад нэг гол орчлоо. За сая бол төвийн тоглогчийн 100% буруу. Өөрөө байран дээр байсан байж яг байран дээр нэрж байгаа бөмбөгийг бол хоцорч хамгаалаад ингээ гол орчиж байна. За одоо бараг цэвэр ялалт руу бараг баян зүрх дүүрэг бол дөхсөн байна. Арав тэгээр бол 10 онооны зүрхт 10 тэгээр юм эсвэл бол эсрэг баг нь оноо авсан байсан ч гэсэндээ 10 тэгээр 11 ч 11 ч гэдэг юм уу 10 онооны зүрхтэй бол цэвэр ялтыг өгдөг. За сая бидний ярилцж байгаа хооронд бол дахиад нэг гол орчлоо. Тайм аут захиалсан байна. За тооны ярьцаа 11 болсон. За яагаад сая нэг гол оруулсан учраас хараахан тэн зөрөө боёо цэвэр ялтанд хүрээгүй байна. За одоо нэг голыг оруулах юм бол баян зүрх дүүрэг маань цэвэр ялалтыг авч анхны хожлоо байгуулах юм байна. За тоглолт бол ерөнхийдөө баян зүрх дүүргийн давмгаал эзэрхийлэлд орол болж өнгөрч байна. За одоо нэмд улам тоглолтын бөмбөгийг оролцуулахад бэлэн болоод байгаа шүү гэнэ. За захад бол дөрвөн шүүгч дөрвөн болонд нь байрладаг. Бөмбөгийг тоглогчдод тавч өгөх үүрэгтэй. Талбай дээр бол яг тоглолтыг шүүж явуулах шүүгч нар бол 2 шүүгч байдаг байгаа. Хай болон шугамыг хараад байж идэг. Тэгээ мөн тоглолтыг өдөртдөг юм үүрэгтэй. За тэгээ цагчин шүүгч, эмч шүүгч, 10 секундын шүүгч, Португал хөтэлдэг шүүгчтэй, бичээч шүүгч,
гэсэн бүрэлдэхүүнүүдээр бол шүүгчдийн бүрэлдэхүүн ажилладаг. Онооны шүүгч хэмжлэн. За бид ярьдаг гээ дээрээ гидийнэ гэж ярьдаг. За яг тийм зүйл бол болж ах шиг байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв маань бол эцсийн бөмбөгийг бол хамгаалсаар байна. Эцсийн хүчит бол царын ганц бөмбөгөө алдахгүй тулд одоо хамгаалсаар байна. Яа энэ басгаас ингэж л хаах ёстой л да. Уул нь бол нэг тоглогч нь хоцорсон ч гэсэн дараагийн тоглогч нь нөхөд ороод ирдэг. Ийм тактикаар бол хамгаалах хэрэгтэй. За тооны харьцаа энд буруу гаргаж явах шиг байна. 11 болцсон байгаа. За та бүхэн бидэнтэй холбогдохыг хүсэх юм бол нэвтрүүлгийн төгсгөлд гарах хаяг болон утсаар бол холбогдох боломжтой. Биднийг дэмжиж хамтран ажиллахыг хүсвэл мөн санал бодлоо илэрхийлэхийг хүсвэл тийм боломж байгаа. За Нандин Эрдэнэ сүүлийн давталгааг хийх гэж ах шиг байна да. За ингээд сүүлийн гол орсноор 11-1 харьцаатай Баянзүрх дөрвийн баг ялалтай боллоо. За та бүхэндээ Монголын хавтаа бүмгийн ээлжид тэмцээн болох хотын авч шалгах тэмцээнээс ээлж сургалтаар өгч байна. За ингээд Баянзүрх дүүргийн эмэгтэй баг ихний тоглолтоо хийгээд цэврийн алтай бол хичээлээ. За тоглолтын талаас сэтгэл хөдлөлт хийчихсэн. Гэж цөөрөө талхаж байгаа. Чимээ сонсох хэцүү. Тэрнээс нь бол зүгээрээ. Боломжтой тоглолт. За баярлалаа. Ингээд Баянзүрх дүүргийн эмэгтэй багта дараа дараагийн тоглолтод амжилт хүсье. Цаашдаа алтан медаль аваасаа гэж зориулж байна.